Hi guys, шинэ бичлэгээр болж байгаадаа баяртай байна. Тэг өнөөдрийн бичлэгээр би ганцаараа бичлэгээ хийн. Гэхдээ сая ингэ саяхан бичлэг оруулаад комментэн дээр нь арьс арчилгааныхаа талаар жоохон хаалцаач гэж ганц хоёр хүүхдүүд асуусан байсан. Тэгээд би бичлэг хийхгүй байснаас ер нь одоо хийгэрэй гэсэн бичлэгнийхаа санаанаас боломжтойнуудаа хий гэж бодоод тэг өнөөдөр би өөрийнхөө скин кэр бичлэгийн талаар одоо арьс арчилгааныхаа талаар хуваалцах чинь тэгээ одоо оройны цаг 11 болж байна. Тэгээд оройныхоо арьс арчилгааг одоо би хийн гэсэн үг. Өдөр би нэг 3 цагийн үед нүрэ ботсон. Энийг манай дүү над дээр ингээ гоё зурж өгсөн. Тэгээ нас манай дүүгийн стикер би хумсан дээр наацсан. Тэгээд би өнөөдөр болохоор нарын тос түрхээ тэгээд нөгөө авсан гэдсэн шинэ Lunaгийн foundation шийдрээ түрхээ тэгээд ер нь дандаа шинэ будгуудаар нүрэ ботсон. Тэгээд өнөөдөр бас одоо шинэ юмараа нүрэ цэвэрлэн тосон цэвэрлэгчээрээ цэвэрлэе. Энийг гэтээ битээр бараг байнга хэрэгэлдэг. Гэтээ өмнө дуусгасан тосон цэвэрлэгч аваад ирье. Уучлаарай. Энийг тосон цэвэрлэгч Anova-гийн тосон цэвэрлэгч хийсэн заяа. Энэ зургийг оруулчих. Тэгээд хайсан байна. За одоо энэ Dogtoгийн тосон цэвэрлэгч. Тэгээд ингэдэж штэ. Би бол одоогийн байдлаар сүүлийн дандаа л тосон цэвэрлэгч тэгээд хөөсөн савгаар угааж байгаа. Тэгээд ер нь бол гэтээ нүдээ контур дээр сормос идрээ буддгүй бол зүгээр нарын тос төрсөн өдрөө ч юм уу нөгөө мэдээлэлтэй хөвөнгөөр нүрээ ачаад хоёрдугаар алхамд нь савгаар угаасан ч бас болдог гэдэг штэ. Тэгээд ингээд нэг дарахад л ер нь бол надад хангалттай байдаг. Сүүлийн үед би жоохон орой унтаад тэгээд чихэр жоохон их эзэн. Жоохон байтгаа бүр амар их чихэр ер нь бол эзэн. Тэгээд тохон дээр нэг жоохон гарсан байгаа. Тэгээд нэрээ хэрэг Cloud9 тэгээд Mimi Corner-ийн ийм царайтай ирхэн цаашаа тий. Тэгээд ингэж нүрээ одоо би угаагаад усаар зайлж төрөөд ирье. Амар царайтай болчихоо энэ хараа. Сормосын бодоо дутуу харилцсан биш ч дээ гэж бодлоо шүү дээ. За одоо хоёрдугаар алхам болохоор хөөсөн цэвэрлэгчээр цэвэрлэх. Тэгээ миний нүрийн сам битэрийн нүрийн сам болохоор Cosrx-ийн нэг тэр бас Mimi Corner-аас авсан. Энэ болохоор Cloud9-аас авсан. Ер нь бол Cloud9 Mimi Corner хоёр битэрийг ивент итгэх хэрэгтэй, коллаб хийх хэрэгтэй гэдэгт би одоо бүрэн дүүрэн бат итгэлтэй байна. Яг л битэр бүр бараг 8 дугаар ангиас хойш одоо сая өмнө жилээс эхлээд ер нь Mimi Corner-оор үйлчлэл эхэлсэн. Гэтээ Cloud9-ийн бол бүр яг жинхэнэ үнэн ч хэрэглэгч заяа. Одоо энэ саяны бүтээгдэхүүний бол битээр бараг хэдэн хайрцгийг дуусгахсныг мэдэхгүй заяа. 8 дугаар ангид хахад миний нүүр бүр амар болж исэн мохгүй арьс. Тэгээд тэрнээс хойш ер нь бол арьсны хэмжээд үзүүлээд тэгээд Cloud9-ыг Round Lab-ийн юмнуудыг амар хэрэглэж эхэлсэн. Тэгээд яг арьсан таарад. За энэ болохоор Mimi Corner-аас авсан. Амар гоё зөөлөн гэлэн савн. Тэгээ би саяхан ингээд нүрээ гоё зөв угаах арга сурсан. Тэр нь миний нүр сая бүр ярьсаар байгаа бараг хатчихлаа. За wait. За ёо нүрөө норгоч идэрлээ. Тэгэхээр зөв угаах арга нь юм бэлээ заяа. Үгүй нэг тийм нарийн ялгаа авахгүй зүгээр ингээд зөөлөн байхтаа л юм хөх аваад тэгээ энийг гоё тос шиг болтол ингээд алгандаа хөөсрүүлэх юм билээ. Би нүгэндээ массаж хийж байгаа юм шиг. Most important thing. Нүрээ угаач идэрье. Нүрээ угаацсан. Бичлэг хийгээд ингээ харахаар нүрээ угаасан дээр жоохон зүгээр л хүний угаасан царайлж шүү дээ ер нь бод. За ингээ болсон. Одоо 3 дугаар алхам 2 үйлдэлтэй. Энийг бас Mimi Corner-аас авсан баха. Green tomato clay mask and cleanser. Ном помидортой тэгээд шавар маскч болдог. Тэгээд нүрээ угаачч болдог. Энийн онцлог нь болохоор нөгөө тосон цэвэрлэгч тэгээд савн гэж одоо 2 үйлдэлээр 2 дараалтаа угааж байгаа шүү дээ нүрээ. Энэгээр болохоор зөвхөн нэг удаа угаагаад тэр 2 үйлдэлийг орлуулж болдог гэдгсэн. Гэтэ шавар маскаар нь би ашиглаж тийм аа. Тэгээ одоо нүрээ хатсны дараа бүгдээ энийг тавьж болно. Энэ одоо миний нүрэн дээр духан дээр нэг жоохон гарцсан байгаа юм.
энэ яд чадныгаа болооч. Эдгэрт ингээд сайн. Гэтэ би одоо энийг түрхэл буцаад угаалгын өрөөрөө гүн гэдэгтээ бас жоо ихтэлгүй байлаа л та. Гэтэ яг тавьчих би ойрж өрсөн маск тавиаг байгаа. Энэ нүүр баг гатчих. Нүүр хатцсан. Бүгдээр энийг гялс түрхий. Тэгээд би одоо шивнж ярих хэрэгтэй болсон яа гэвэл манай гэрийнхэн унтаж байгаа. Гэтэ оюун сэрэм байна. Энэ хэрвэнийг TikTok-ийн ая ингэ сонсогдох юм бол энэ оюун тоглолж байгаа шүү заяа. Жоо нэмчих. Батг гарцсан. Энэ цаг карта. Минут 27. 27 гэдэг чинь 32 хүрэх гэхэд би одоо нэг хаваа гэсэн үг. 32 хүрэх бүгд guys I kind of this magic filter so I decided to try one more time and today we are going to try Mongolia. Түрүүтэй юм чи үү? Spread. Oh yeah. Bread spread. I like it. Bread. I don't like it. Йоо, за. Болох юм уу? Гэтэ өдөр болгон ийм шавар маск зааск би тавьд. Чигшүүлэх үйл ажиллагаа. Чигшүүлэх үйл ажиллагаанд бид нар 3 сонголт байна заяа. Эхнийх нь болохоор энэ Burrito-гийн зүгээр энгийн төнөр. Тэгээд дараагийнх нь болохоор энэ Azelaic acid-тэй төнөр. Энэ болохоор батг гарсан үед амар хэрэгтэй. Тэгээд нөгөөд нь болохоор carrot pad. Гэтэ миний бодлоор энийг өглөө нөгөө нүүр мөрөө будгаж байгаа үедээ будгаас өмнө 5 минут тавиад төнөрийн орон тавьбал илүү гоё санагддаг. Тэгээд оройдоо яг маск зааск тамаар байгаа үед маск үед энийг тавьчихвал зүгээр. Гэтэ би өнөөдөр бол энийг тавихгүй. Бас энийг бас тавихгүй. Энийг 7 хоногт 2 удаа тавих хэрэгтэй. Тэгээ би бас энэ 7 хоногийнхаа гүцээсэн байгаа болохоор энийг гадурхий. Энийг дээр анх удаа л хэрэглэж байгаа яг энэ төнрийг синтелатай тэгээ тайвшруулах үйлчлэгээтэй төнөр дайггүй таалагдж байгаа. Тэгээд энэ бол би сая майжаа жоох улаачлаа гэж бодож чинь амтнд хазуулсан юм байна би. Бичлэг хийх чагаад амтнд хазуулаад байгаа тахт. Жоох ингээд үлэн чихтэй хахад нь тавих хэрэгтэй шүү дээ. Үлэн 11:40. Тэгэхээр одоо үс 9 дунтна гэж ярихаас өнгөрлөө юутаж 1-2-оос өмнө тий. Өчигдөр би урууландаа бол зүгээр л байнга өглөө оройгоо вазлин төрчихдөг. Вазлин болон ус бол хамгийн гоё уруулны арчилгаа. 5 дахь алхам юм уу? 5-т нь болохоор энийг гэтээ би бас өдөр болгон төрөхдгөө энэ дуусчин бас Azelaic acid-тэй серум тэгээ бас батган сайн. Тэгээд энийг 7 хоногт 2 удаа тавьд ер нь бол төртөг. Гэтээ өдөр болгон ч гэсэн түрхэж болно. Хэрэг шаардлагатай гэж бодож байгаа л тэгээд би бол энийг зүгээр батга жоохон гарсан үедээ тавьждаг, түрхчихдэг. Тэгээд өчигдөр орой төрсөн, өнөөдөр өглөө төрсөн болохоор би одоо энэнийг татгалцлаа. Тэгээд сая бас дээрээс нөгөө шавар маск тавьсан болохоор энэ бол илүү ах гэж бодож байна. Тэгээд дараад нь болохоор тос. Энэ хамгийн сүүлийн алхам гэсэн 5 дахь. Өглөө ер нь бол нүрээ бодох юм төрөхөд суур амир гоё суур болж өгдөг гэж би боддог. Энийг ер нь болоод нөгөө one thing-гээ задлаа гэж бодож байна. Йоо, арайчтэй бүр ингэж ураа хийчихлээ. За яах вэ? За one thing бол бүх төрлийн миний бодлоор бол бүх төрлийн арьсны асуудалтай хүмүүст илүү сайн гэж би боддог. Ер нь яг үнийг хэлэхэд заяа нөгөө 2 4 7 илүү 3 6 5 билүү энэ нөгөө 3 4 5 ч илүү тэр тосоос илүү сайн гэж би ер нь бол боддог. Маш тохиромжтой. Гоё тос. Тэгээ энэсээ сайхан төрхийл. За ингээд тосоо төрчихсөн. Йоо би амар ядарсан харагдаад ах юм. Би яг ингэж амар ядарсан биш шүү заяа. Миний нүдний доогоор ингээ амар амархан ингээ удамтай. Удмаараа ингээд амархан харалцдаг болохоор бити намайг ядарсан гэж бодоорой. Зуны амралтаараа ядарна гэж яг юу үсэх юм бэ тийм биз дээ. За тэгээд энэ хоёр тос байлаа. Энэ хоёр барыг ялгаагүй дээ. Энэ гэл шиг байгаа дээ сая харсан чинь. Тэгээ энэ болохоор ингээд зүгээр тос. Хамгийн сүүлийн алхам заяа. Энийг хэрэг батг гарсан одоо нүр чинь нэлээ амар болцсон байгаа үед энэ 6 дугаар алхамыг хийх хэрэгтэй. Тэгээ миний бодлоор ийм юм байна заяа. Батгтай үеийн essential болол энэ 3. За
За нөгөө хоёр Azulike toner, Azulike serum. Тэгээ энэ болохоор Yogi-ний нөгөө батгахтагч. Та нар энийг TikTok-аас хайгаад үзээрэй за. Pink Razor гээд энэ амар сайн. Юу амар 2 өдөр түрхэл ер нь батганууд арилждаг. Тэг би одоо энийг түрхчих гэж үж энэ хазуулсан амтан дээрээ энэ тухны хоёр дээрээ түрхчихье. Тэг одоо би энийг яаж ашиглах аргыг зааж өгье. Ягаан магаад ягааныг нь айлуулах авахгүйгээр би тэр хөтэ бараад дуусчих. Энэ дээр нь аваад зөвхөн цагаан серумыг нь авч түрхэх хэрэгтэй. Тэгээд нэг дүрсэх хөвөнгөө буцааж дүрж болохгүй. Болохоор сайн шингээгээд тэгээд дуусж байгаа болохоор ингээд ягаандаа хүрэгдээд батгахтагчаа төрөгцөн гэх юм. Ингээд миний арьсчлал болоо. Тэгээд энэ олон хавчаарнуудаа авч 50 үнэтэй ямар ч олон зүцэндээ тэ. Тэгээд бичлэгтэй хамт байсан баярлалаа. Please Cloud9 Mimi Corner үзчихвэл DM me. Энд миний Instagram баг. Тэцтэй баяртай.